За 5 дугаарт болохоор хамгийн чухал нь болоо гэж бодож байна. 5 дугаарт юу юм бэ гэхээр сүнс. Манайхан нэлээд сонсч байсан бах Япон амар их сүнстэй ингээд далайн ирэг дээр нь бараг сүнс нь явж идэг. Байрнууд байр бүр нь ингээд сүнстэй байдаг байдаг. Юм нэлээд сонсч байсан бах. Энэ бол за юу яцхан залуусаа та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Өнөөдөр би та бүхэнд Японд ирэхгүй байх 5 шалтгааны тухай ярих гээд байж байна. Байнга үргэлж давуу тал сайн сайхан зүйлэн яриад байвал Японд ирээд баахан асуудал байх юм бол мэдээж хэцүү. Бас муу тал, сул талыг мэдээд ирвэл бас сэтгэл дээрээ амар байх. Эдгээр 5 шалтгаан болохоор миний сонгосон 5 шалтгаан бөгөөд энэс гадна бас өөр сул талууд бас байж магадгүй. Өөртөө бас дахиад судлаарай. Хамгийн түрүүнд нэгдүгürt бол хамгийн түрүүнд яригдах зүйл бол байгалийн гамшиг. Газар хөдлөлт, далайн хар салхи, үер ус, хөрсний нуралт гэх зэрэг байгалийн гамшигуд бол Японд маш их тохиолддог. Энэ дундаа газар хөдлөлт бол хамгийн эвгүй. Хамгийн анх Японд ирчээд нэлээд том газар хөдлөлт болоход бол ингээд хөл дээр зогсож чадхааргүй ингэж дайвалзж исэн баг унах гад. Анх бол нэлээд том тийм шоконд орж исэн. Одоо ч гэсэн тиймэрхүү газар хөдлөлт болоход бол маш эвгүй байдаг. Ингээд гэр бүлэрээ сандаа гарах уу, яах уу, юм авах уу, ийх үү. Ер нь бол нэлээд эвгүй мэдрэмж өгдөг. Япон газар хөдлөлт болдог тоогоор нэлээд дэлхийд нэлээд дээгүүрт ордог юм байлаа. Сүүлийн 100 жилийн дотор дахиад маш том газар хөдлөлт болох магадaltaй гэсэн тийм судалгаа хүртэл одоо сонин сэтгүүл зурагтаар хүртэл яриад одоо гараад байдаг. Сүүлд 2011 онд болсон амар том газар хөдлөлтөөр Японд амьдарч исэн олон залуучууд нутаг бутсан байт юм байлээ. Дээрээс нь тэгээд газар хөдлөлт болох юм бол далаатай ойр амьдрах юм бол далайн төрлөг болох магадaltaй. Далайн ус орж ирээд аюул учруулах бас магадaltaй байдаг. Тэгээд 100 бороо их ордог. Бороо их оронгууд гол ус нь үерлээд далан сэтрээд бас орох магадлал бас нэлээд байдаг. Ерөнхийдөө нэг 100 болгоно л нэг газар далан сэтэрлээ гэсэн мэдээ бол сонсогддог. Байгалийн гамшиг бол нэлээд их байдаг. Яалчгүй энэ бол Японд ирэхгүй байх шалтгаануудын нэг нь бол болох болов гэж бодож байна. Тэгээд хоёрдугаарт цалин баг, татвар их. Би өмнө Япончууд хэр цалин авдаг вэ гэсэн бичлэг дээр бас ярьж ирсэн. Бусад өндөр хөгжилтэй орнуудтайгаа харьцуулахад өртгөн адилхан ирнэ. Цалин нэлээд бага байдаг. Японы цалингийн индекс бол сүүлийн 20 жил орчим бол бараг өсөөгүй. Бусад өндөр хөгжилтэй орнууд бол өсөөд явсан байдаг. Солонгос хүртэл Японоос илүү өндөр цалинтай байна. Энэ график дээрээс бол харагдаж байгаа ах бусад орнуудын дундаж цалин өсөөд явсан. Япон бол хэмнэдэл үлдсэн. Тэгээд 3 дугаар шалтгаан болохоор миний хувьд болохоор Япон хэл гэж бодож байна. Япон хэл нь өөрөө монгол хэлний өгүүлбэрийн бүтцтэй маш адилхан. Эхэндээ ингээд сурахад амархан юм шиг хэрнээ. Явандаа ингээд нэлээд хэцүү болоод ирдэг. Янз янзын ханзнууд нь орж ирээд ерөнхийдөө хэцүү болдог. Япон хэлийг бол зөвхөн Японд л ашиглана. Японд одоо 130 хэдэн сая хүн амтай тий. Зөвхөн Японд л ашиглана. Тэр нэг сул тал нь юм да. Өөр улс руу явлаа гэхэд дахин тэр улсынхаа хэлийг сурах шаардлагатай болно. Англи хэлтэй оронд явлаа гэж бодоход англи хэл ч өөрөө дэлхийн шүү дээ тий. Тэгэхээр хаач очсон ямар ч хүнтэй харилцаа холбоо тогтох боломжтой гэж бодож байна. Япон явах гэж байгаа залуучууд байвал бас энэ тухай бодвол бас зүгээр баг. Мэдээж Япон хэлийг ирээд сурцсан байхад бол танаас хизээш холдохгүй. За Японд ирэхгүй байх шалтгааны дөрөвдүгürt нь болохоор юмны үнийн өс. Сүүлийн үед манайхан зурагт интернет болон янз янзын мэдээнээс харж байгаа. Японы эдийн засаг муу байна. Эдийн засаг нь бууралтай байна. Юмны үн амар өсөж байна гэдэг. Нилээн интернет дээр хүртэл гараад байгаа. Энэ бол яг бодиттой яг үнэн зүйл. Юмны үн маш их өсөж байна. Сүүлийн 2 жилд 30 мянган нэр төрлийн барааны үн 10-аас 15% өссөн гэсэн судалгаа байна. Юмны үн өссөн ирнэ. Цалин тэрнтэйгээ адилхан жигд ингэж өснө гэсэн ойлголт бас байхгүй. Юмны үн өссөн гэдэг нь үнэхээр аюу мэдгэж байгаа. Тэгээд нэлээд хэдэн жилийн өмнө чинь л одоо дэлгүүр орохдоо баг ингээл юмны үн харахгүй сагсрууга хийгээд идэв байсан. Одоо сүүлийн үед бол
айгүй харддаг болсон байлаа. Ерөнхийдөө нэлээд мэдгэж байгаа. Тийм байна. За 5 дугаарт болохоор хамгийн чухал нь болоо гэж бодож байна. 5 дугаарт юу юм бэ гэхээр сүнс. Манайхан нэлээд сонсч байсан бах Япон амар их сүнстэй ингээд далайн ирэг дээр нь бараг сүнс нь явж идэг. Байр бүрэн ингээд сүнстэй байдаг байдаг. Юм нэлээд сонсч байсан бах. Энэ бол тоглосон юм аа. Тийм байхгүй. Сүнс мүнс гэж би бол 98 жил амьдрахтаа ерөөсөө тиймэрхүү юм таарж исэн ч хүү өөрөө ч бараг итгэдэггүй болохоор тэр юм боддгоо болохоор ч тэр юм уу тийм бол ерөөсөө байхгүй гэдгийг хэлье. 5 дугаарт нь болохоор ганцаардал болов гэж бодож байна. Ганцаардал бол зөвхөн Японд хамаагүй гадагшаага ганцаараа амьдрах гад ажиллах гад сурах гад явж байгаа залуус болгоны бодох зүйл болов гэж бодож байна. Найз нөхөд гэр бүлээсээ хол хичээл ном, ажил төрөл, мөнгө төгрөг гэдээ ирсэн зөндөө залуучууд шантраад нутаг буцдаг. Иргэдийн маш гэр бүлсэг найз нөхөдтэйгөө маш дотн дээ. Ерөнхийдөө ингээд хүнтэй байхгүй л бол ийм өөрт тухгүй байдаг. Тиймэрхүү тайпны залуучууд байвал ганцаараа явах уу гэдэг талаараа бас дахиад нэг бодож үзэх шаардлагатай болов гэж бодож байна. Тэгээ ганцаарл гэдэг бол өөрөөсөө шалтгаалаад шийдэх боломжтой асуудал гэж бодож байна. Гадагшаага явж шинэ найз нөхөдтэй болох, хоббитой болох тэрийгэ хийх ч юм уу тийм. Тэгээд Японд амьдрахад өөр олон сул талууд бас байгаа. Японтой харилцах, Японтой зөв ажиллах ч юм уу бас байж магадгүй. Минийхээр бол саяны дурдсан тав бол хамгийн том шалтгаан болох болов гэж бодож байна. Мэдээж сайн талууд бол маш их байгаа. Дурдаад байвал дуусахгүй. Амьдрах орчин цэвэрхэн аюулгүй өндөр гэл тийм. Янз янз зөндөө байгаа. Нэг сайхан бодол ирдэг бүүн асуудал байвал хэцүү шүү дээ тийм. Маань залуучууд өөрсдөө судлаарай. Ер нь тэгээд сайн талж байна уу, сул талж байна уу? Монголчууд маань юмд дасан зохицох чадвар маш сайтай хүмүүс шүү дээ тийм. Юм болгонд л дасан зохицох чадвартай. Би өөрөө гадаад амьдарч байгаа хүний хувьд хэлэхэд ихэд бүх юмд бол орхноо дасан зохицсондөө тийм. Тэгээд залуучууд маань өөрсдөө сайн судлаарай. Өөрсдөө тэгээд залуу байгаа дээрээ өөрсдөө юм сорж үзээрэй. За баярлалаа.